Хэсгийн ахлагч нарыг сонгуулийн зорилгоор ашиглаж байна хэмээн Улсын хурлын гишүүн Лада Самбуугийн зүгээс шүүмжлээд байна. За энэ хүрээнд ч хэсгийн ахлагч гэсэн албан тушаалыг шүүмжилж төрийн албан агчдын чиг үүрэгт өөрчлөлт оруулах зарчмын шаардлагыг хөндөд байна. Харин энэ саналыг эрх баригч намын албан тушаалтнууд эсэргүүцэж эхэллээ. Одоо эрх баригчид үеийн үед одоо ямар ч судалгаа хийсэн муу байгаа мөртлөө ялаад байдаг шалтгаан бол ерөөсөө ингэж гэр орол байгаа айл өрхүүдийг энэ төрийн үйлчлэгээр далимдуулаад барьдаг юм байна. Барьцдаг юм байна. Тэгээ хэсгийн ахлагч гэдэг нэртэй хүнээрээ. Дүүрэг хорон дээр ажиллаж үзээгүй, нэг ч өдөр ч гэсэн ажиллаж үзээгүй тэр гудамж айл өрх, зорилт бүлгийн айл өрх, ахуй насны өрөөнд юу болж байгааг ямар ч ойлголт байхгүй зүгээр ингээд төрийн тусгай хамгаалалтаа халдашгүй ирэх хідэлж байгаа. Зөв бүх материал нь гар дээр нь бэлдэж ирдэг тэр хүмүүсүүдийн л яаж явах вэ? Яг доод шатандаа нэгжээрээ дамжуулаад ингээд нэг юм төсвийг шимэгчилсэн бүтэн авилгын систем угсарцсан. Энийг бол би хуулийн хулгайг шууд хэлж байгаа. Хуулийн дагуу боловсон хулгай гэж хэлж байгаа. Тэгэхээр эрх баригчид бол яг энэ системээр, энэ авилгын системээр л өнөөдөр төрийн эрхэнд байгаа болохоос биш олон нийтийн яг 100% ихтгэл үнэмшил сонголтоор өнөөдөр төрийн эрх бариад байгаа биш гэдэг нь бол тодорхой. Тэр айл өрхчин яг аль гудамжинд хідүүлээ ямар нөхцөл байдалтай хаана амьдарч байгаа, хин хэнийг амьдарч байгаа гэдгийг чи мэддэг хүмүүс ч л энэ шүү дээ. А бид нар хэсгийн ахлагч нь хаана байхгүй болох юм бол бид нар 100% барилгажаад 100% барилга руугаа ороод 100% бид нар төрийн үйлчлэгийг цахимаар авдаг болсон хойно л бид нар хэсгийн ахлагчийг байх зүйл